өршөөлийн хуультай холбоотой мэдээллийг бид та бүхэнд хүргэсээр байгаа. Мэдээллийг хүргэх явцад алдаатай мэдээлэл эфирт цацагдсан байна. Тиймээс бид дараах залруулга мэдээллийг хүргэж байна. Цэник телевизийн оны 10 дугаар сарын 16-ны өдөр авилга албан тушаалын хэрхүүд нэртэй мэдээллийг яг одоо мэдээллийн хөтөлбөрөөр цацсан юм ба. Гэхдээ өршөөлийн хуульд хамрагдаж суулгадах гэж байна гэсэн залуу.com дээр гарсан мэдээллийн сайтад тавьсан мэдээллийн дагуу 37 хүний нэрсийн талаарх мэдээлэл бэлтгэсэн. Мэдээлэл бэлтгэхдээ цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирагдсан хүрэл сүхийг 3 тэрбум 56 сая төгрөг хувьдаа завшсан гэсэн ташаа мэдээлэл цацсан юм а. Үнэн хэрэгтээ хүрэл сүх нь 3.5 тэрбум төгрөг хувьдаа завшсан бус албан тушаалтай хандсан гэсэн үндслээр шүүхээс шийтгэл хүлээсэн болно. Түүнийг хяналтын шатны шүүхээс албан тушаалтай хандсан гэж үзэн 49 сая төгрөгийн дургуул хамтарсан болно. Цэник телевиз мэдээллийн хөтөлбөрөөр худалдаж мэдээлэл гаргасандаа хүрэлцэж дээрх залруулга мэдээллийг хүргэж байна.